нэр дэвшигч Ганбаатар гэж байгаа. Энэ бол сонгуулийн тухай хуулийн 125-ийн 8 дахь хэсэг заагдсанаар нам эвслээс альва нэг намын гишүүн бос иргэнийг түүний зөвшөөрлийн үндсэн дээр нэр дэвшүүлж болно гэсэн заалт байх нь байгаа. Гэхдээ энэ заалт бол хэлбэрийн төдий заалт. Учир нь бол энэ заалтуудыг хуулийн ямар нэгэн заалт нь нөгөө заалтуудынхаа хэм хэмжээгээр нотлогдож баталгаажиж өгч идэг л да. Гэтэл ийм зүйл байхгүй байна. Тухайн нам эвслийн нэрийн өмнөөс нэр дэвссэн этгээд нь яах ёстой. Би дагч биш, намын гишүүн биш. Ингэхлээр зэрэг аль намын мөрийн хөтөлбөрийг ярих юм. Би дагчаар мөрийн хөтөлбөрөө бол бүртгүүлээгүй байгаа. 801 хүнийхээ саналыг нөгөө хүнийг бол бүртгүүлээгүй байна. Энэ мэтчлэнгээс болоод ойлгомжгүй зүйлс маш их гарч байна. Гэтэл одоо ингэж нэг хуульд одоо ийм цорхотой нэг ийм заалт оруулсан. Эннээс болж мөн сонгуулийн тухай хууль зөрчигдөж, сонгуул бодлоомдох нөхцөл байдал бүрдээд байгаа. Нэгэнт одоо тэр хамаг Монгол шин эх орончдын эвслээс нэр дэвшиж байгаа этгээд хууль зөрчин дэвшиж байгаа учраас сонгуулийн тухай хуулийн 129-р зүйл заагдсан нийт нэр дэвшигддэг хасах үндсэл бүрдэж байна гэж үзэж байгаа. Тийм учраас хасч өгнө гэсэн хүсэлтийг бас явуулж байгаа.